Монголд чинь амар халуухан хамар болоод байгаа юм шүү. Амар олон кино гэл In the House, Цэгүүн цаг, өөр юу аминч гэл киноны ингээд эмоцийн тоглолт, маскын тоглолт гэл тэгээд дээрээс нь бүтэнсэ өдөр одоотой бүжиглэх ихэлсэн та нар үзсэн үү? Can I call you Rose? Cause you're sweet like a flower in bloom. Can I call you Rose? Can I call you Rose? Cause your fragrance takes over the room. 안녕. За сайн байцгаана уу? Өнөөдөр нэг гоё бичлэг оруулъя. Төрөө би нөгөө өөрийнхөө бүжиглэжсэн бичлэгнүүдийг ревю хийгээд storytelling хийсэн чинь айгүй хүмүүс комментод үлдээсэн байсан хувь чатаар ч гэсэндээ. Ерөнхийдөө хүмүүс айгүй гоё тийм бүжиг үзэх дуртай байд юм байна гэсэн хандлтыг мэдэрсэн. Төрөөжийн бүтэнсэ өдөр одоотой бүжиглээ шоу эхэлсэн. Би аль шууд бүжигчүүн болохоор хамгийн түрүүнд бүр хүлээж аваад яг ороод ирэнгүүт нь үзсэн. Оройгоо тухайн хэдүүлээ жоохон ревю хий гэж бодлоо. Тэгэхээр шоугаа хамт үзье. Тийм дэлхийн хэмжээний ийм гоё Dancing with the Stars гэд ийм гоё шоу Монголдо маш өндөр зохион байгуулалттай чанарын өндөр түвшинд хийж байгаад маш их баярлалдаг. Урдны 1-р улирлыг нь үзсэн маш их гоё байсан. Тэгээд одоо 2 нь эхэлсэнд бол баяртай байгаа. Харин өнөөдөр ямар хүмүүс оролцсныг нь хэдүүлээ харсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс дээр одоо өөрийнхөө таамгийг ямар хөө байх гэсэн бас үзэгчдийн ингээд хандлтыг бас хамтдаа ярилцъя тийх үү. Шүүгчийн хувьд бол наригч, уугнах тэгээд манай Сархуу агш байна. Миний хамгийн дуртай шүүгч болохоор наран шүүгч байхгүй юу? Хурц юм манарыг айгу гой гаргаж юм мэдэрж ийн гэж яриад байдаг шүү дээ. Энэ мэдрэмж гэдэг чинь нэг шүү дээ. Бараг бүжигчин болгонд байдаггүй тийм мэдрэмжийг ярьж байгаа байхгүй юу? Би бас яг ингээд юм үзэхдээ тэрийг үздэг байхгүй юу? Ер нь хүн бүжиг үзээд хөдөлгөөн ингээд үзэх биш. Тэнд ямар утга илэрхийлээд байгаа юм. Яг тэр илэрхийлэх ёстой утгаа нүдэрээ, нүүр царайгаараа биеийн хөдөлгөөнөөрөө үзүүлж чадчихна уу, чадахгүй юу гэдэг л бүжигчин байхгүй юу? Тэгэхээр оролцогч нараас яг гоё тийм мэдрэмжийг нь хайдаг. Тийм гоё шүүгч учраас надад маш их таалагдсан юм. Дуртай шүүгч байгаа. Тэгээ наригч байгаад бас маш их баяртай байгаа. Ори маань угаасаа нөгөө зохиогчийн эрхтэй болохоор шууд нөгөө нэг ингээд гаргаж болохгүй байгаа. Тэгэхээр би Instagram, Facebook цувагт орсон хувийн бичлэгүүд болон яг Монгол HD телевизийн өөртөө шеэрлсэн апплод хийсэн бичлэгүүдээс нь хэдлээ харж агаад ярилцъя тийх үү болж байгаа зү. Энэ удаагийн шоунд болохоор нийт 13 оролцогч оролцсон байна. Миний хамгийн онцолж байгаа оролцогч бол гэж бүжигчин нь бол манай Түмэн ах байгаа. Миний мэдж байгаагаар 2004-5 оноос хойш хатан туул хамтлаг, стар хамтлаг, мөн хамтлаг гэд маш олон жил хичээлж байгаа. Хамтлагт байхдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр би танарт үзүүлээ. Тэгээд Батнаар маань орсон байгаа. Тэгээд Батнаардаа бол амжилт хүсье. Та угаасаа хамгийн мундаг нь манай спорт бүжгийнхэн бол мэднэ Түмэн ахыг ямар хэр бүжигч юм бэ. Дээрээс нь хувь хүн талаасаа ямар гоё хүн билээ. Бие авч яваа байдал, харилцаж байгаа, дүүнэртэйгээ харилцаж байгаа тэр хандлагаас нь хүртэл юм хүндлэгдсэн ах маань байгаа. Хайртай шүү. Түмэ. За, манай Батнарын хувьд болохоор Мисс Бат цэцэгтэй болсон байна. Та нар мэдж байгаа шүү дээ тий? Дэлхийн миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон маш гоё юм мисс байгаа. Надтай ерөнхийдөө нэг рост таарах хүн энэ залуу юм болов гэд тоочлоод байсан гэдээ өөрөө хэлсэн шүү дээ. Мисс хүний хувьд болохоор баг зэрэг модон байж магадгүй олон хүмүүс бүжиг зааж үзчихсэн баггүй юу?
Тэр дундаас мисүүд маань угаасаа тэмцээнд орохдоо дандаа юм урлагийн амир гаргадаг, хийдэг. Тэгээ тэрэндээ айгүй олон би мисэд бүжиг зааж ийсэн. Яалтчгүй нөгөө юм мэрэгжлийн онцлогоос шалтгаалаад юм бие ингээд айгүй тийм чангалах олон цагаар зогсдог учраас би тийм байдгийн болов. Хүн чинь тэгээд угаасаа нэгдэх хоёр дахь дээр нь одоо юм жоохон эвслэгүү модон харагдаад байгаа бол 3 дахь 4 дахь за тэгээ сүүлийн шат матан дээр бол баргад бүжигчин шиг амар сайжирдэн штэ. Сайжирд юм байгаа зү гэдэг шиг. Ямар ч байсан энэ хоёртой амжилт хүсье. За дараагийн оролцогч болохоор Гүндэг маа. Олимпийн хамгийн анхны медальт эмэгтэй. Миний одоо яг бодож байгаа таамгаар болвол маш сайжрах юм өсөг юм гадуур хамгийн өндөртэй тамирчин гэж бодож байна. Яагаад гэвэл тамирчид юм байдаг аахгүй юу? Анхаарал төвлөрөлт маш сайн, сургуулилт маш сайн, дэг журам маш сайн байдаг учраас удаандаа 13-7 хоногийн туршид бол хамгийн өсөлт үзүүлэх юм магадлалтай гэж би бодож байгаа. Гүндэг маа ихтэй болохоор Мөндөйн самблагийн бүжигчин Алтан үлэг болсон байгаа. За, тариалаг бүжигчнэр алдартай шүү дээ. Тийм миний бас ингээд хүндэлдэг, хайрладаг дүүнэрийн маань нэг байгаа. Тэгээд Гүндэг маа ихчийн хувьд одоо яг энэ оролцогч нарын ахмад нь байж магадгүй. Тэгээд энэ олон залуучуудтай бас хэр өрсөлдөх бол гэл хасуугийн даваа жаргал гэдэг болболчин залуу байгаа шүү дээ. Энэ дээр болохоор би нэрийг мэддэг мөртлөө ямар хүн байдгийг нь харж байгаагүй юм байлээ. Тэгээд ингээд ороод нэвтрүүлгийг үзсэн чинь урлагийн гэр бүл төрсөн тэр тусмаа бүр аав нь ардын бүжигчин хүн юм байлээ. Ер нь аавын ээжийн юм байгаа байхаа. Тэгээд дээрэс нь өөрөө бас тэрийг мэддэг болохоор одоо энэ тэмцээнд итгэлтэйгээр орж ирсэн оролцогч байхаа. Тэгэхээр бас айгаа ийм хүлээлт их байна. Бүжигчин хүний үхт гэдэг чинь цаанаа шал өөр байгаа, хар багаасаа тэрний одоо хүнд хэцүүг нь мэдсэн янз ч л нүдэнд нь тасцсан байгаа штэ. Яаж бүжиглэхээр гоё харагдаад, яаж бүжиглэхээр эвгүй харагдаад байна юм нүдэнд нь юм тасцсан байгаа. Тэгэхээр бас гоё оролцогч байх. Тэгээд хамтран бүжиглэгчээр нь болохоор манай Мөндөйн самблагийн Номин Заяа орсон байгаа. Манай Суйсыг төрсөн өндөр росттой тамирчин энэ хоёр маань спортын хүмүүсийн хувьд бол маш хариуцлагатай, өөрийгөө бол 100, 200, 300% дайрчилж чаддаг учраас амар хурдан сайжирдаг. Би олон тамирчинд бас ийм бүжиг зааж ийсэн. Тэгэхээр үнэхээр чанга оролцогч нарын нэг байна гэдэгт бас итгэлтэй байна. Тэгээд амжилт. Миний краш. Маш гоё жүжигчин. Яг одоо миний үеийн баг топ 1 жүжигчин мөн бидтэй. Надад л амар гоё тийм. Монгол киноны Ромео. Гэтэ одоо бүжигчин штэ. Та нар тэр YouTube бишээ Facebook дээр байдаг тэр гүйлхийн зам дээр одоо Бруно Марсын дуунаар бүжиглж байгаа тэр бичлэгийг үзчихсэн нөө би бүр анх тэр бичлэгийг үзчихэд вау ямар амар бүжиглэлийн гэж бодсон. Тэгчээд тэрнээс хойш бүр амар сонирхолтой. Яг тэгж гүйлтийн зам дээр ингэж адилхан юм бүжиглэж үсгэн юмсан гэж бодоод байгаа мөртлөө одоо хүртэл хийгээгүй байгаа байхгүй юу. Би бол одыг яг бүжигчин гэж бодож байна. Клаб суурьтай үгүй юу зүгээр хөдөлгөөний эвсэлтэй. Харин одоо яг нөгөө нэг манай Бети Заяатай болсон байхгүй юу? Манай бас соёлын их сургуулийн дүү маш сайн багштай болсон. Тийм болохоор яг гоё ингээд төмөх төрүүлсэн шүү дээ. Системтэйгээр ингээд заах юм бол хамгийн хурдан аван дээрээс юм санаа гаргах энэ дээр бол жүжигчин өөр байх байхаа гэсэн маш өндөр хүлээлт байгаа. Тэгээд дээрээс нь одыг бол би яг үндэ хэлэхэд төрүүлэх байх гэж бодож байна. Тэгтээ хэдүүлээ харъя хин нэгэн цахиур хаглаад ингээд таамаглыг эвдээд гараад ирж магадгүй. Тэгтээ харъя. Тэгээд Заяада бас амжилт хүсье. Төрөөчийн уйлралд намсрын оров ахтай болсон одоо оролцогчоо маш хамгийн сайн ажиллаж хамгийн юм бүтээлч ажилласан гэж би бодож юм. Тэгэхээр дүүд амжилт хүсье. Тийм би тэгээд Бетигийн Instagram-аас аягүй гоё сториг нь араалсан. Энэ хараа юу болоод байгаа юм бэ гэцний өсгийдээ готлон өмсүүлсэн. Гарын ингээд зарваагаад нөгөө клаб суурьтай хүнийг скотч өртсөн. Ер нь аль бэлтгэл маш ширүүхэн байгаа. Дээрээс нэг онцлог юм хардаа.
ийм өндөр хандлттай баг миний одоо харж байгаагаар 3-т яваад байна. Тэгэхээр үзэгчдийн саналаар бас шүүдэг болохоор энэ хүнд бол бүрэн потенциал байна. Дээрээс нь энэ хүний ард фантастик гэд Монголын бүр бест ийм гоё хамт олон байна. Ер нь бол энэ талуудыг ингээд харахад хандлтын хувьд ч, спортын хувьд ч, чадварын хувьд ч бүрэн боломж байна гэж харагдаж байна. Та нар юу гэж бодож байна? Саналаа хэлээрэй. За дараагийн оролцогч болохоор Чин Санаа. Тийм. Фитнесийн, спортын тамирчин. За нэвтрүүлгийг үзэхэд бол одоо санал ирсэнд маш их баярлсан. Олон улсын шоунаас ингээд бас нэг юм одоо шалгуур байгаа. Энэ шалгуурыг одоо даваад надад ингээд санал тавьсанд маш их баярлаад хэсгэл хүлээж авсан гэдэг нь надад айгуу гоё санагдсан. Улаан сарнайд бүжиглж байсан. Одоо Mongolian Entertainment-д бүжиглж байгаа Халиуна гэд бүжигчин маань шинээр орж ирж байгаа юм байлээ. За тэгээд нэг инээдтэй юм ингээд оролцогч нарын ийм зургнууд байсан шүү дээ. Хин бэ гэх нэг талгаан авахгүй сонир зураг байсан шүү дээ. Тэгсэн чинь Чин Санаагийн зураг байна. Харваас яг ингээд Чин Санаа байсан байхгүй юу? Хаалцсан тэгээд тэр нүүрний өнцөг гэсэн чинь хамгийн инээдтэй нь өөрөө тэр зурагны доор ингээд үжицсэн байсан. Хардаа та нар хинбэсээ байх юм болгаа. За Sweet Emotion хамтлагийн дуучин Сүндэрмаа байна. За Сүндэрмаа гэх маань бол ер нь телевизийн шоунуудыг дуусгахаар шийдсэн байна. Фитнесээр хичээлдэг, одоо байнгын ийм дасгал сургалттай байдаг. Бүжгийг бол бас ийм нэг юм төвггүйгээр хийчих байхаа гэж би бодож байна. За дээрэс нь ветеринарын хувьд болохоор одоо манай бүжгийн спортын түүхэнд одоо стандартын хаан гэж нэрлэгдсэн анх хоёртай болсон. Монгол улсын одоо хэдэн удаагийн авраг юм би 20 жил баг болсон байхаа. Би их театрт байхдаа Давсын олон улсын эдийн засгийн чуулга уулзалтанд хамт явж исэн. Амар гоё юм Швейцарын гест хауснд ингээд хамт ингээд 3 хоног лөө 4 хоног амьдарч байхад амар тийм эрүүл амьдралын хөвшилтэй өглөө 6 цагт босоод тэр уул руу гарч ирснээ өрөөндөө ингээл яг цаг 30 минут ийм тасглаа хийдэг. Тэгээд түрүү хэлсэн штэ бүжгийг бол өстой төвггүй хийх байхаа. За дараагийн оролцогч нь болохоор жүжигчин Аднаа. Тэгээд Аднаа гिचийн хувьд бол би бас бүжиглж байхыг нь мэднэ. Үндэсний урлагийн театрт байхад драмын театр хоёр чинь нэг байранд байрладаг гэсэн баггүй. Тэгээд уран бүтээлүүдийг нь үздэг. Театрын уран бүтээлүүдэд бол бүжгийн үзүүлбэр зөндөө ингээд гардаг, хичээлдэг, сургууль хийдэг. Тэгээд дээрэс нь соёл урлагийн их сургууль, драмын ангид угаасаа бүжиг ингээд 2 жил ордог. Тэгэхээр энэ хүмүүс бол бүжгийн тодорхой суурьтай байгаа. Тэгээд та нар тэр нөгөө олны хэсгийн бүжигэн дээр харсан мэдээ хамгийн урд өссөн манай ихчтэн алж байгаа үстэй амар хөөрхөн бүжиглэхэд би мэднэ. Би миний сандалыг ч гэсэндээ одоо Однаагч маань өмсөд бүжиглж ийсэн. Тэгэхээр би бол Однаагчийг бол бас гал тавсан. Тийм яг нөгөө өөрийнх нь нэг юм характер байдаг штэ те нэг юм аатай нэг юм яг тэрийг бол бүжин дээр гаргана гэдэгт бол би бат итгэлтэй байна. Тэгээд садан ягмар гээд одоо яг миний одоо бүжиглэжсэн үеийн хамгийн гоё юм эрэгтэй бүжигчин тэ болсон. За тэгээд дээрээс нь нэг олны хэсгэн дээр та нар харсан бол тэр нэг үзэгчдийг одоо өөртөө татж байгаа тэр нэг жүжигчин хүний нэг юм театрын хүний давуу тал байгаад ингээд хажууд нь өөр хүмүүс адилхан бүжиг хийгээд байгаа мөртлөө хаач яг однооч тэр ингээд очиадсан байхгүй юу? Энэ бол ерөөсөө тайзны хүний юм өөртөө татах юм чадвар байхгүй юу? Тэгэхээр хангалттай эрхчүүд бол ийм чадвар байгаа. Энэ дээр нь харин жоохон техникийг нь гой ойлгож өгөөд зохиомжуудаа гоё ингээд хийчихэд бол энэ хоёр маань бас актер хүчтэй өрсөлдөгч нарын нэг бол зайлшгүй байх байхаа. Тэгээд нэг юм хэлэхэд бол урдны улирал дээр соддоо маань галагийн ануутай болж исэн.
бас айгүй сайн ийм үзүүлбэрүүд үзүүлсэн. Гэхдээ яг миний одоо үзэгчийн зүгээс үзэхэд бол Содом маань нөгөө нэг ийм арай ийм агсан түвшний хүнд ийм хөдөлгөөнүүдийг одоо хамтрагчаараа хийлгэх гээд ингээд хөдөлгөөнөө шахаад ингээд хэцүү хүндрэлтэй элементүүдийг айгүйх ингээд оруулсан. Тэр нь жоохон ахтаад ирсэн. Ангиллын хөдөлгөөнүүд гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энгийн хөдөлгөөнүүдээс ахуулаад нэг ийм хөдөлгөөний хувьд, техникийн хувьд ингээд хүндрэл байгаад байхааргүй гоё бүжиглүүлээсэ гэж би хүсэж байна. Тэгхийн бол оролцогч маань өөртөө ихтэй харагдах боломж бол бий болох байхаа гэж бодож байгаа шүү. За, нэг сонирхолтой оролцогч комедиан Того байна. Фар Того нэрээрээ олноо алтарсан. Тэгээ энэ үнийг бол яста бүжиглэхийг гэсэн үнэхээр мэдэхгүй. Юу нь бол гайхсан. Тэгээд ямар бүжиглэх бол гэж үнэхээр хүлээж хармаар байна. Тайзан дээр хүмүүс яаж шаарддаг вүлээ? Бүжгийн талбай дээр бас тэгж шарж магадгүй. Өмнөх нэвтрүүлгийн ялагч одоо ангуучийн ботноор халиунатай болсон. Техниктэй, ур чадвартай, гоо үзэсгэлэнтэй бүх зүйлийг юм багтаасан гоё оролцогчтой болсон байна. Надад нэг тийм зүгээр юм совин төрөөд байгаа байхгүй одоо хүн болгон одоо хандлагыг харахаар бараг хар төвөө юу хийж байгаа хаар төвөө одоо бүжиглж чадах болов надад ч гэсэн үнэндээ яг тийм төвөө одоо бүжиглж чадах юм уу гэсэн нэг тийм бодол байгаад байгаа байхгүй. Тэгтээ яаж чи нэг тийм юу вэ? Таамаг нэрчтэй те бидний энэ тэнэг бодлыг ингээд пас ницаагаад амар хөөрхөн бүжиглэх юм шиг юм совин төрөөд байгаа байхгүй зүгээр совин та нар юу гэж бодож чинь тэгээд бүр хармаар энэ бүжиглэж байгаа гэх. Тэгээд хүүе ариун болт гинү энэ одоо хин бэ гэсэн чинь давай даашаа байсан. Нэгэн тал яг нөгөө ийм уран бүтээлийнх нь нэр нь ингээд түгтсэн ийм оролцогч нар байгаа юм бол зүгээр л тэр нэрийг биччихвэл амар санагдахын уг нь тэгэхгүй болохоор чинь ингээд санал өгөхөд жоохон эргэлзээтэй болчихж байгаа байхгүй юу? Та нар юу гэж бодож байна? Давай даашиг ер нь бүжиглэж яхахыг харсан хүн байгаа юу? Байна уу? Ямар нэгэн клипэн дээрээ ч гэсэндээ нэг тийм бүжиглдэг биш штэ тий? Тэгэхээр айгу сонирхолтой юм надад. Давай даашаа бүжиглдэг. Хэрвээ чаддаг байх юм бол маш гоё хоолойтой. Үнэхээр ийм гоё хөгжимшиг дуурдаг. Ийм гоё дуучин одоо бүсгүй арсан байна. Баяр цэцэг Мөндай самтлагийн Оритой ботноороор таарлаа. Баяр цэцэгчүүд бол амар шаартай ийм зөв юмыг ингээ нэг юм полтлон хийх гэсэн тийм зарчимч ахгүй юу. Тэгэхээр ийм хүн бол ер нь амар юм өсдөг. Бүжигдэрч тэр юун дээрч тэр ингээд арай айгуугаа юм өсдөг. Тэгэхээр бол би маш их хүлээлттэй байгаа баяр цэцэгч бол хадна одоо аална гал гаргаж бол хар хүн харагдаж байгаа шигээ тийм жижигхэн юм хүн бол огт бишээ. Тэгээд алмаар болох байх. Хөөшөө бас амар нэг юм хайртай жүжигчин маань орсон инрэл яг энэ цаг үеийн ард түмний хайртай жүжигчин бол гэж хэлэхэд бол хэлцэхгүй байхаа. Хамгийн сүүл тоглосон энэ шар гэгийн киног нь үзчихээ би бол инрлэр маш их баарсан. Ямар гоё юм татвартай, үнэн, амьдралтай яг амар гоё санагдсан. Вау. Тэгсэн чинь энэ шавнд ороод ирсэн байна. За инрлийг бол би мэднэ 2010 онд бит хоёр соёл урлагийн их сургуулийг театр урлагийн факультетыг яг 1 онд төгссөн манай параллел ангийн найз маань байгаа. Оюутан байхасаа л мэргэжилтэй хамгийн мундаг нь байсан. Жилдэггийн хувьд бол түрүү би хэлсэн шүү дээ. Драмын ангид болохоор суйлсад 2 жил бүтэн бүжгийн одоо бүжиглэх уран чадварын хичээл ордог. Миний мэдж байгаагаар бол инрэлт бүжиглдэг. Маш хөөрхөн ийм эвсэлтэй. Дээрээс нь манай инрэл нэр үнэхээр арт түмний хайртай жүжигчин. Тэгээд та нар хандлагыг хардаа. Ийм их хүмүүс инрлийг ингэж хайрлаж хүлээж авдаг байх нэ. Тэгэхээр энэ хайрыг нь бас даагаад гоё уран бүтээл гаргана гэдэгт бол би ямар ч эргэлзээгүй итгэлтэй байна. Энэ эмэгтэйг л гоо үцгэлэнтэй гэж хэлэхгүй юм бол хэнийг гоо үцгэлэнтэй гэх юм бэ? Игшүүгийн инхма байна. Би бүр Instagram, Facebook бүгдийн даадаг барыг стори болгоныг би алдахгүй үздэг. Тэгээд нэг юм нь болохоор энэ үнийг
Энэ хин бэ? Энэ адуу үгүй юу гэж байгаа залуучуудаа та нар тэр 16 таа Playboy сэтгүүлийн нүүрэн дээр авахулсан зургийг үзээ. Та нар штэ Instagram дээр Facebook-ээр нь ороод одоо хідэн дагагчтайг нь хараа. Одоо байгаа Монгол HT одоо энэ Facebook, Instagram дээр тавигдсан байгаа тэр хандлтыг хараа. Энэ хүн бол одоо дээрэс нь штэ амар ухаантай болсон болоогүй гэр бүлийнхаа хэрүүлийг юм уу эсвэл нэг хувийн амьдралаа тоочоод идэг тийм одоо хүн бишээ. Яг үнэхээр нөлөөлж чаддаг. Тэгээд бас дуу хоолойгоо маш зөв юмн дээр маш ухаалгаар гаргадаг. Гэр бүлээ ч гэсэндээ маш гоё хүндэтгэлтэй гоё авч явдаг. Хүүхдүүдтэй ч гэсэндээ үнэхээр гоё үлгэр дуурайл үзүүлж чаддаг. Би бол маш амар тийм инспирэшн авдаг. Тийм хүн байхгүй юу. Тэгээд энэ шоунд оролцсонд нь би бүр үнэхээр баяртай байна. Бүр хармаар байна. Тэгээд өөрөө бол багада бүжиглдэг байсан гэсэн. Надад бол энэ хүний тийм гоё бүжиглэх нь, төрүүлэх нь ч юм уу, хэр байх нь ерөөсө хамаагүй. Оролцож байгаа надад бол маш юм бахархмаар байсан. Та нар зүгээр л үзээрэй заа юу. Хөөе тэгсэн чинь бүр амар хөөрхөн. Миний амар хайртай дүүтэй болсон. Манай Stardance хамтлагийн батгатай болцсон. Бүр дотроо бол би амар олзох хууштай юм байгаа. Тэгээд за энэ хоёрын болохоор би хувийн бичлэгнээс нь олсон. Тэгэхээр дараагийн үзүүлбэр дээр вальс үзүүлэх байхаа гэж бодож байна. Хандлтын хувьд маш их байгаа учраас энэ хоёр маань маш хүчтэй өрсөлдөгч бол байна. Тэгээд отгоогч гэсэн би мэднэ. Жүжигчнэр одоо суралцаж төгссөн олон юм бас жүжигэнд ингээд тоглосон. Тэгэхээр би зохиомжийн хувьд ч гэсэн энэ хоёрыг маш гоё одоо үзүүлбэрүүдийг үзүүлнэ гэдэгт бол 100% итгэлтэй байна. Тэгээд дүүдээ амжилт хүсье. Хайртай шүү. За дараагийн оролцогч нь юу? Сүүлийн үед маш олон кинонд тоглоод байгаа юм бэ лээ. Би бас сүүлийн тэр нөгөө амьдрах сайхан киног үзэж байгаа. Тэгээд та нар хандлтыг харсан уу? Сумьяад орж их бүр амар хандлттай. Вау, үнэхээр яг цагаа олж шоунд орсон санагдсан яг одоо залуучуудын анхаарлын төвд байгаа гоё оролцогч орж ирсэн. Бүжиглэж байгаагийн хувьд болохоор олонний хэсэг дээр нэг сүүлийн юм үзүүлбэр байгаа штэ. Тэрэн дээр нэг сайн харагдахгүй байсан чинь ээж нь үлзийхүү жүжигчин хажуу талаас яг хүүгийнхаа тэр бичлэгийг хийцэн байсан. Тэрэн дээр бол бас нэлээд хүчтэй өрсөлдөгч байхаар харагдчихжээ. Тэрээс нь энэ шоуны хамгийн мундаг бүжигчинтэй бодноорлсон байсан би. Ер нь бол бүх төрлөөр маш гоё бүжгэлт. Тэгэхээр энэ хоёр бол үнэхээр төрүүлэх үгүй юу гэдэг дээр л ярих байх гэж би бодож байна. Юу ярих вэ? Зүгээр хөдлөө. Ямар үзүүлбэр үзүүлэхийн л 7 хоног болох үзийдэх үү? Oh my god! За би ангуучиг бол өмнө нь ерөөсөө мэддэг байгаагүй. Энэ одтой бүжиглэх шоун дээрээс тэр бэлтгэлээ хийж байгаа, тэр бүжигт хандж байгаа хандлага, тэр үзүүлбэр болгон дээр гаргаж байгаа тэр торгон мэдрэмжүүд надад маш их таалагдсан. Тэгээд одоо 4 жилийн дараа болж байгаа энэ шоуныхаа нээлтэн дээр дахиад ийм амар гоё юм үзүүлбэр хийгээд ороод ирсэнд нь хэлэх үг алга. Ваа тэр одоо энэ ганцаараа байж байгаа тэр хичээлийн ханаар үзчих. Яа тэр хасадаблийн тэр нэг юм характер нь бүр ингээд байгаад байгаа хгүй юу? Хөдөлгөөн дээр нь тэр харц. Ваа тэр үзэгчдийг өөртөө татж байгаа тэр дэлгэц рүү ингээд харж байгаа нь хүртэл хасадабл байгаад байгаа хгүй юу? Үф. Яа тэгээд энэ хардаа 4 бүжигчин зогсоосон байгаа мөртлөө ялгарж ийн та нар хардаа. Яана дараагийнх нь оролцогчдоо ийм том босог ингээд тавиад анхных нь ярилцлагч нь ингээд ороод ирэх чинь шинэ оролцож байгаа энэ оролцогч нар яасан болоо. Энэ хүн бол үнэхээр бүжигчин болчихчихъя. Онцгой бүтээлийг орёгоос. Ганц хоёр комментуудыг нь би бас уншсан. Хүмүүс бол угаасаа битсэн байлээ. Хөвгүүд нь гоё яана гэд. Эмэгтэй оролцогч нарын хувьд болохоор бас нэг анзаарэгдэж байгаа зүйл нь дандаа юм ихчнэр байгаад ийлээ. Тэгээд эмоцийн ариукаг ороосай гэж
айгу хүссэн. Та нар Instagram-аас нь ч ихсэн харах юм бол ийм бүжгэмчлэгүүд маш их байгаа. Тэрээс нь ер нь энэ шоунд биш те нэг хармаар байдаг нэг хідэн хүмүүс байдаг байхгүй юу? Одоо жишээлбэл Kiwi-гийн Укагч клипнүүд дээр тоглолтнууд дээр айгуух гоо ингээд бүжиглдэг штэ тий. Тэгээд яг энэ одоо оттой бүжиглийн шоунд бас ороод ирэх юм бол маш гоё юм байсан. Дээрээс нь бас яг адилхан 3 охины анхмаа бүжиглдэг байхгүй юу? Та нар юм сүүл гаргасан дуунууд дээр нэг бүжиглээ бичлэгийн мэдж байгаа ах тийм үү? Хангалттай энэ шоунд бол төрүүлгээр хэмжээний ийм потенциалтай ийм хүмүүс байгаа. Тэгээ ингээд хүсэн хүлээдэг гоё шоу маань эхэлсэн байгаа учраас энэ мэтчлэн одоо ревю хийвэл та нарт ямар хуу санагдаж байна? Бас хэнийг дэмжиж байгаагаа комментаар үлдээгээрэй гэж би хүсье.